чухал ач холбогдолтой хуулийн төсөл орж ирсэн байна. За зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Яагаад гэвэл Монгол улсын одоо харьяат болох харьяаллаа эргэж сэргийлэх, харьяатаас гарах энэ бүх асуудалд бол тавигдах шаардлагыг маш тодорхой болгох ёстой. Энэ талаас нь бол дэмжиж байгаамаа. Зүгээр тодруулах үүднээс нэг хоёр асуулт тавья гэж бодож байна. За нэгдүгээрт нь бол одоо энэ Монгол улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийн хувьд бол иргэний одоо харьяалаа эргээд сэргээн тогтоолох гэж байгаа эцгийнх нь бол сэргээн тогтоолох шатанда Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаад хүүхэд нь бол одоо Монгол улсын нутаг дэвсгэрт төрсэн байна гэж үзье. Тэр тохиолдолд бол яг мэдээж 16 нас хүрсний дараа бол одоо харьяатаа сэргийлэх болж шít. Энэ орондоо нөгөө тэр хүүхдийн одоо эрхийн асуудал ер нь ямар байдлаар яаж зохицуулагдах вэ? Энэ хуулийн дээр мэдээж яг 16 нас хүртлээр сурч боловсрох, эрүүл мэндийг хамгаалах гэд олон асуудал байгаа шүү дээ. Хүүхдийн эрхийн талаас. Энэ одоо яг энэ хуулиар зохицуулагдах уу, өөр хуулиар зохицуулагдах уу гэдэг нэг асуудал байна. За хоёрдугаар тэр хөөхнөмлөх авах эргэн тавигдах шаардлагыг бол тодорхойлсон байна л да. За гарал үүсэл 1. За Монгол улсын одоо Монгол үндэс ухсаатан гэж. За энэ бол зөв байх л да. За энэ дээр бол эцгийнхэн юу н аль нэг нь эхнэр нөхөр хоёрын аль нэг нь за мэдээж одоо Монгол гарал үүсэлтэй мөртлөө аль нэг нь өөр одоо улсын харьяат өөр үндэстэн байвал мэдээж одоо гэр бүл тэгэл шийдэж таарна шүү дээ. Энэ тохиолдолд бол нөгөө нэг гэр бүлийн нэг нь өөр үндэстэн байгаа нөхцөлд энэ асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг ийм асуудал байна. Энэ талын зохицуулт энэ хуулинд байна уу? За цагаан дараа хариулъя. За бид нар энэ хуулийн төслийг бол их олон жил бодож олон орны бас ийм туршлага, сайн туршлагыг бол үзсэн. Түүний дотор бол одоо уучлаарай би зүгээр яг бодит байдлыг би Казахстан улсын энэ иргэний харьяалтай холбоотой хуулийг бас их сайтаар судалж үзсэн. Тэгээ бас Унгар энэ төргээд манайх ижил төстэй орнуудын хуулийг бас судалж үзсэн л дээ. Тэгэхээр Монгол улсын одоо хууль зүйн үндсэн иргэний харьяалын баримтал бол цусны зарчмаар байдаг, хөрсний биш. Тэгэхээр бол тэр уламжилт бол зарчим бол баримтлагдана. Тэгээ мэдээж Монгол улсын иргэнээс төрсөн хүүхэд бол Монгол улс иргэн байна гэдгээрээ л ингэж явна л да. Тэгээ хэрвээ иргэнээ сэргийлэх юм бол мэдээж хүүхэд нь бас дагаад иргэн болох боломжтой. Тэгэхээр энэ нэг хуулиар бол бүх асуудлыг зохицуулахад их төвөгтэй юм байна. Тэгэхээр бид нар бусад орнууд туршлагаа яасан бэ гэхээр энэ хуулинд бол суур зарчмыг нь одоо тодорхойлж өгөөд тэгээд зарим одоо орнтой бол нэг хоёр талын шугамар эсвэл засгийн газрын журмаар ингэ зохицуулахгүй бол ерөөс хуулиар ганц ийм байна, тийм байна гэх юм бол ерөөс амьдралд бол нийцдэггүй гэдэг нь бол өнгөрсөн хугацаанд чарсан бусад орнд ч гэсэн ингэж тохиолдсон юм байна. Тэгэхээр бидний суур зарчим бол цусны зарчмаар баримтлана. Тэгээд төрийн хэл, монгол хэл бичгийн мэдлэгтэй гэдэг зарчмаар баримтлана. Тэгээд эцэг эхийн нэг нь одоо Монгол улс иргэн байгаад нөгөөх нь хэрвээ ингэ зөвшөөрөөд иргэн болъё гэх юм бол тэр нэг хөх үнэмлэх гэдгийг яриад явах байх. Ер нь ингээд олон бас хүмүүстэй бид нар уулзж ярьсан нэг нөгөө хэлэхэд одоо манай ингээд одоо өсөрсөн цус тасарсан махны хүмүүстэй уулзахад бол Монгол улсын иргэн болъё гэдэг гэхээсээ илүү зөв Монгол улсад чөлөөцөө зорчдог одоо бурхан халдуунд ирж мөрөгдөг, Чингисийн талбай үздэг, одоо соёл урлагийн үздэг тийм байх нь илүү гэж байгаа. Тэр нь ч ер нь манай их шиг нийцж байгаа. Тэгээ түрүүн бол одоо манай нэг эрхэм гишүүн бол үндэсний нэгтгэх тухай ярьлаа. Тийм ямар нэгэн бодлого бол энэ хуулийн дээр байхгүй. Соёлын түүхийн аялал жуулчлалт хөгжүүлэх тийм хөрөнгө оруулалтыг татах ийм бодлогоор орж байгаа болохоос өөр тийм одоо агуулга байхгүй шүү гэдгийг энэ боломжийг ашиглаад залруулж хэлэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Дундаа нэг